Баянгар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны үйл ажиллагааны тайлан. Орон нутгийн сонгуулийн 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Баянгар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2025 онд зөвлөлөө бодлогын 4 хороо, ажлын алба, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэсэн бүтцтэйгээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж төвний удирдлагын тухай хууль, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадваржуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишг, зарцуулах, тайлагнах журам, нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрм, засгийн газрын тогтоол, иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ажиллах журам, хороодын ажиллах журам зэрэг нутгийн өрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрм журмыг мөрдлөг болгон ажиллалаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан тайлан донд 100% эрсдэгээр 7 удаа хуралдаж, дээд газрын тогтоол шийдвэр өөрийн хурлаас дэвшүүлсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд сумын засаг даргаас өргөн барьсан 18, ажлын алба болон бусад байгууллагаас өргөн барьсан 19, нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 34 тогтоол батлан хэрэгжүүлж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас гарсан шийдвэрүүдээс танилцуулбал хуралдааны дэг батлах тухай, сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөө, 2026 оны шинээр өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлах тухай, сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төлөөлөгчийн ёс зүйн төрмийг шинжилэн батлах тухай, хурлын хороодын эрхлэх асуудлын чиглэл бүтэц, хороодын дарга нарыг батлах тухай, сумын засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай, мал амтны шимэгчдэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад өмчлөгч тогтоох тухай, хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалруулах зөвлөл, хяналтын зөвлөл, орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөл, хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн бүрэлдэхүүн, гамшиг эрсдлийг бууруулах зөвлөл, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус батлах тухай, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай, хуучин гаражуудын дахин төлөвлөлтийн ажлын тайлан, нийт эзэмшлийн зам талбайн догчлолтын ажлын тайлангийн тухай зэрэг цаг үеийн тулгымдсан асуудлуудыг хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлсэн байна. Мөн өнөөдрийн ээлжид 7 дугаар хуралдаанаар сумын 2026 оны төсөв батлах тухай, сумын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай, иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны тайлан, хот тогтчлолт, хотын соёлын жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны тайлан, 2026 оны ажлыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр та бүхэнд өргөн бариад байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд 17 ажил, зохион байгуулалт, сургалт, мэдээлэл сурталчилгааны талаар 8 ажил, хяналт шалгалтын ажлын хүрээнд 7 ажил, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 29 ажил, бусад ажлын хүрээнд 19 ажлыг тус төлөвлөн хэрэгжүүллээ. Хурлын зөвлөл, засаг дарга болон хурлын ажлын алба бусад байгууллагаас өргөн барьсан асуудлын хүрээнд нийт 9 удаа, бодлогын хороод өөрсдийн хариуцсан чиглэлийн хүрээнд төлөвлөгөө бодлон тус бүр 2-4 удаа хуралдаж, хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг ханган ажиллалаа. Сумын өмчөөс барилга байгууламж хөрөнгө хасах, үл хөдлөх хөрөнгө хөрөнгийг төрийн өмчөд болон орон нутгийн өмчөд шилжүүлэх чиглэлээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 2 дугаар хуралдааны 2 дроп 11 дугаар тогтоолоор 1 тэрбум 50 сая 763,945 төгрөгийн өртөг бүхий сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн камержуулалт багуудын тоглоомын талбай, гэрэл түлэг, орцны кодтой хаалга, ухаалаг усан сан, тэжээлийн нөөц, сургууль цэцэрлэгийн засвар, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, жижиг хөх толгоон догчлолт, шин төвлө хорооллын уурын цухны засвар, шаргалзуут багийн иргэдэд үйлчлэх төвийн засвар, явган зам эко хавтангийн ажлууд зэрэг нийт 39 ажилд өмчлөгч тогтоож, Баянгар төгсөлт үйлчилгээ орон нутгийн өмчөд төсөвт үйлдвэрийн газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Цэвэр хот орон нутгийн өмчөд үйлдвэрийн газар, Чандман Баянгар компани, сумын засаг даргын тамгын газар, Баянгар эрчим хүч захиргаан түгээх компани зэрэг холбогдох байгууллагуудын өмчөд тус шилжүүлсэн байна. Сумын ногоон байгууламжийг хамгаалах, хүрээлэн орчны эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх, малчин болон мал бүхий иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан 2023 онд Өлзийтэй малчны хорооллыг 18 га газарт үүсгэж, одоогийн байдлаар 113 өрхөд газар олгохоор ажиллаж байна. Тус ажлыг үргэлжлүүлэн сумын нэн тулгамдж буй асуудал болох газрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хурлын дарга ажлын албаны бүрэлдэхүүн, Баян овоо Эрдэнэцогт Өлзий сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажлын албатай уулзалт зохион байгуулж, малчны хорооллын газрын хэмжээг сунгах, газар тариалангийн бүс бий болгох, хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх, сумынхаа хөлийн цэсийг дэлэх асуудлуудыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Тус ажил нь Баян хонгор сумын болон иргэдийнхээ өмнө тулгамдж буй асуудлыг шийдвэрлсэн томоохон ажил болно гэж найдаж байна. Нутгийн өрөө өдөртөх байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлж, хөгжүүлэхэд сургалтаас сурталчилгаа, харилцан туршлага солилцох ажил чухал үүрэгтэй байдаг. Иймд төлөөлөгчдийн эвнэгдлийг хангах, туршлага судлуулах, шинэ мэдээллээр хангах зорилгоор хурлын ажлын албаны албан хаагчид болон төлөөлөгчдийг 2025 оны 5 дугаар сард бүгд найрамдах хятад ард улсын Хайнан хотын бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлттэй танилцуулан туршлага судлуулах аялалд хамруулсан. Мөн хурлын төлөөлөгчдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомж, дүрм журмуудаар нийт 6 төрлийн гарын авлага бэлтгэн хөрвүүлсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн журам болон тус сангийн төлөвлөлт, саналын эрэмблэлт, хяналт шинжилгээ, үнэлгээний талаарх мэдлэг олгох сургалт, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр шинэ техник технологийн танилцуулгад нийт төлөөлөгчдийг улсын хурлын тамгын газраас зохион байгуулсан бид эмэгтэйчүүд сургалтад төлөөлөгч сайн баяр наран зөөлөн цагаан нарыг байгууллагын эд хариуцагчийг чадваржуулах чадамжийн гэрчлэгээ олгох сургалт, архивын ерөнхий газрын чадамжийн гэрчлэгээ олгох сургалтад бичиг хэргийн ажилтан Жүгдэрмаг, Өвөр хангаа аймагт зохион байгуулсан бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал сургалт хэлэлцүүлэхт нарийн бичгийн дарга Бямбсрэнг оролцоонд суурилсан захим шилжилт сургалтад эмэгтэй төлөөлөгчдийг төлөөлөгч мөнх эрдэнэ долгор сүрэн болон ажлын албаны албаагчдыг худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох зэрэг сургалтуудад захимаар болон тахимаар тус хамруулсан. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Галууд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хамтран зохион байгуулсан Хангайн бүсийн сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ажлын албаны албаагчдыг чадваржуулах бүсчилсэн сургалт, туршлага солилцох арга хэмжээ, нөхөрсөг тэмцээн уралдаанд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ажлын албаны албаагчдыг хамруулж, Баян хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал гутгаар байр эзэлж өн бүхий зүйл мөнгөн жигнэлаар шагнуулсан. 2025 оны 11-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Шинжинс суманд зохион байгуулагдсан Баян хонгор аймгийн Хорин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын намын газрын төрийн албан хаагчдын урлаг спорт ур чадварын анх дугаар наадам 2025-д Баян хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын намын газрын 23 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон амжилттай оролцож тусгай байр эзэлсэн амжилт үзүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55-ын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах, хурлын ажлын албаны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор эрүүл мэндийн нэгдсэн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг бүгд найрамдах хятад ард улсын Хөх хотын Хараат эмнэлэгтэй хамтран зохион байгуулж албан хаагчдыг бүрэн үзлэг шинжилгээнд хамруулсан. Баян хонгор сумыг 2026 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг улс аймгийн үндсэн чиглэл бодлого зорилтуудтай уялдуулан төлөвлөж, батлуулах үүрэг чиглэлийг сумын засаг даргад өгч, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Мөн хог тээврийн ажлыг хөнгөвчлөх, менежментийг сайжруулах, шийдвэрлэх, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэх, сумын хэмжээнд гэрэлтүүлгийн наривчилсан судалгаа гаргах, эрт илрүүлэгт эрхтэйчүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, сумын нийтийн эзэмшлийн зам талбайн тогтчлт үйлчилгээг сайжруулах зэрэг тулгамдж буй цаг үеийн асуудлуудаар сумын засаг даргад 23 удаагийн албан бичгээр тухай бүр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Баян хонгор суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тайлангийн сумын иргэдэд танилцуулах тайлан хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, нийт 153 иргэнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдсэн ажил арга хэмжээг тайлагнаж, 2024 оны хийгдсэн ажлыг ном хэлбэрээр бэлтгэн иргэдэд хөрвүүлсэн. Хяналт шалгалтын чиглэлээр Цэвэр хот компани үйл ажиллагаа, ажлын явц, өмч хөрөнгө байгууллагын ур төлбөртэй холбоотой асуудал, мөн сумын засаг даргын намын газрын мэргэжилтэн албан хаагчдын 16 удаагийн илтгэл, тайланг сонссон байна. Тайлангийн хугацаанд хурлын дарга болон төлөөлөгчдөөс 39 удаагийн албан бичгээр 19 заалт бүхий үүрэг чиглэлийг сумын засаг даргад, 14 заалт бүхий үүрэг чиглэлийг хурлын ажлын албанд, 3 заалт бүхий үүрэг чиглэлийг Цэвэр хот, Баян хонгор төвчлөлт үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд болон төрийн бусад байгууллагуудад тус хөрвүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөл, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 8 дугаар сарын 27-ноос 29-ний хооронд тус сангийн хөрөнгөөр 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилтэд гүйцэтгэлийн болон явцын хяналт шалгалтыг хийж, сумын засаг даргад 9 заалт бүхий үүрэг чиглэлийг хөрвүүлсэн.
Мөн 14-р цэцэрлэгийн эрхлэгч оюун гэрлээс ирүүлсэн гомдлын дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 39-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн сургууль цэцэрлэгт тоног төхөөрөмж зөөлөн эдлэлээр нийлүүлэх 134 сая төгрөгийн өртөг бүхий ажилд хяналт тавьж ажиллалаа. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлөө тус сангаас 2025 онд олгосон зээлийн зориулалт өмнөх онуудад олгосон зээлийн эргэн төлөлтөд тус бүр хяналт тавьж ажилласан. Хяналтын зөвлөлийн хурлаараа хоршоо хөгжүүлэх сангаас зээлийг олгохдоо тодорхой чиглэлийн үйлдвэр үйлчилгээг дэмжих бодлого барих шаардлагатай байгаа тул сумын дэрвүүлэх чиглэлийг хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг хурлын хуралдаанд хэлэлцүүлэх бүрт оруулж шинжилэн баталж байх шийдвэрийг гаргалаа. Хурлын төлөөлөгчдийн цахимаар хуралд оролцох боломжийг хангах, төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор Өврангай аймгийн иргэн очир уттай гэрээ байгуулан цахим хурлын системийн эрхийг худалдан авч үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Улс төрийн хэл сэрэгтэй хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олгор олгох тухай хуулийн 4-р бүлэгт заасан улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хүүхэд залуучуудад танин мэдүүлэх зорилгоор авлагынгийн сурагчдын дунд хэлмэгдүүлэлт ба цагаатгал сэдвт эсээ бичгийн уралдааныг зохион байгуулж, шилдэг эсээг шалгаруулан урамшуулсан. Хүмүүнлэгийн үйл хэргийг түгээн дэлгэрүүлж хүн бүрийн хүртэл болгох, сайн санааны үйл хэрэгт иргэд олон нийтийг татан оролцуулж, анхан шатны хороодын гишүүд дэмжигчдийн игнээг өргөтгөн хүмүүнлэг энэрэнгүй ёсыг хэрэгжүүлэхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэрэгдэх анхан шатны хороо нь 2025 онд 2 бүлэг 10 заалт бүхий төлөвлөгөө бодлон хэрэгжүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Сумын улаан загалмайн хорооны анхан шатны хорооны гишүүнчлэлийн игнээг өргөжүүлэх, бүртгэлжүүлэх, татвар төвлөрүүлэх, хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Баянгар сумын улаан загалмайн анхан шатны хорооны бүх гишүүд төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд татвараа төлж байгууллагаараа манлайлын аяныг 1 сарын хугацаатай зарлаж нийт 79 хүний 998 төгрөгийг төвлөрүүлэн ажилласан бөгөөд улаан загалмайн хороотой хамтран зорилтод бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлсэн. Мөн Санта челленжид сумын хурлын төлөөлөгчд болон ажлын албаны албаагчдыг хамруулан хүн тус бүр 2 хүүхдийн бэлэг бэлтгэн 12 дугаар сарын 23-нд улаан загалмайн хороонд гардуулан өгөхөөр ажиллаж байна. Сар шинийн баяр болон ахмадын баярыг тохиолдуулан байгуулгын ахмадууд уюугийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж гарын бэлэг гардуулан өглөө. Эрдэнэ мандал сургуулийн дотор байранд амьдарч байгаа суралцагчдын эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулж, сургуулийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгар сумын нутаг дэвсгэрт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, жимсгний мод тариалалтыг нэмэгдүүлэхээр Ховд аймгийн Булган сумтай туршлах судлах ажлыг зохион байгуулан, Булган сумын бүрэн судал арго компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан 2026 онд тус ажлыг эрчимжүүлэн ажиллагаар төлөвлөж байгаа бөгөөд тус онд Сумдундын ан ангийн дарга сумын хурлын төлөөлөгч Батагийн санаачилгаар 2 га талбайд 300 ширхэг алюминий модны суулгац, 4 төрлийн сортын чавганы модны суулгац 100 ширхэг, мөн 100 гаруй жимсний модыг төлөөлөгчдөд болон айл өрхүүдэд суулгаж, жимсгний мод тариалах арга зүйн сургалтад 27 иргэнийг хамруулсан. Цаашид сумын хэмжээнд жимсгний мод тариалах ажлыг нэмэгдүүлэх, өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр дөрвтэй ажил арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй байна. Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг жил бүр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, шатрын спортыг сум орон нутгад жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатар сонирхогчдын аймгийн аварга улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчныг сонгон шалгаруулах зорилгоор шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг олон улсын шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу 6-аас 7 өргөөр шивцаар системээр зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд оролцож оюун ухаанаас сорж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг 6 тамирчин авлаа. Баянгар сумын холимог софт волейболын 2025 оны аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд сумын засаг даргын дамгазартай хамтран зохион байгуулж, тус тэмцээнд нийт 32 багийн 150 гаруй тамирчид 4 насны ангилалд оролцлоо. Тайлан тогтцоонд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал хүндэтгэл жуух бичгээр шагнуулахаар байгууллага хамт олноос ирүүлсэн 211 иргэний тодорхойлолт материалыг хэлэлцээд сумын хөгжилд хувь нэмрээ оруулан байгууллага хамт олноо манлайлан ажилласан 154 иргэнийг тус шагнаж урамшууллаа.
Хурлын дарга зөвлөл хороод хурлын хуралдаан ажлын албаны үйл ажиллагаа, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилтай холбоотой 43 захирамж, нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга үндсэн үйл ажиллагаа, боловсон хүчинтэй холбоотой 66 тушаал шийдвэрийг тус баталж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллалаа. Хурал түүний ажлын албанд байгууллага иргэдээс нийт 223 албан бичиг 17 өргөдлөө ирүүлснийг хүлээн авч хуульд заасан хугацаанд бүрэн шийдвэрлэж ажиллалаа. Мөн байгууллага аж ахуйн нэгж иргэдэд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 179 албан бичиг хүргүүлсэн байна. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Баянгар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг хангуулах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог бий болгох, хамтран ажиллах замаар камерын хяналттай гэрэлтүүлэхтэй гэмтэрэг зөрчилгүй сум болохоор зорин ажиллаа. Баянгар сумын гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2025 онд хэрэгжүүлэхээр 4 бүлэг 29 заалт бүхий ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зөвлөлийн гишүүдэд ажил үүргийн дагуу хариуцуулж нийгмийн дэг журмыг бэхжүүлэх гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд аж ахуйн нэгж байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэх санаачлага үйл ажиллагааг дэмжих, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрх зүйн сургалтад сурталчилгааг оновчтой зөв зохион байгуулж шалтгаан нөхцөлийг арилгах архины хорх нөлийг иргэдэд сурталчлах чиглэлээр ажлуудыг төлөвлөж төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаж байна. Та бүхэнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас товч танилцуулъя. Аймгийн прокурорын газартай хамтран хүүхдийн суралцах, өөрийгөө хөгжүүлэх, тань мэдэх, үе тэнгийн дээрлэхэлтийн эсрэг зөв ойлголтыг бий болгох, ном унших, номтой нөхөрлөх, хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, тань мэдхийн чадварыг дээшлүүлэх зорилгоор бүтээсэн нөхөрлөл ба үндсэн охидын комик номыг сонсдог хувилбар буюу аудио хэлбэрт оруулах ажлыг 6 сая төгрөгөөр Бадрах Баян захир компанитай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн бөгөөд захим сувгуудаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хөрвүүлэхээр аймгийн прокурорын газартай хамтран бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн нөхөрлөл ба үндсэн хөвгүүдийн комик номыг 2 дугаар дэвтрийн их бэлтгэлийн ажлыг Бадрах Баян захир компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Ихээр үлдэгдэж буй гэмтэргийн гаралтыг бууруулах, цагдаагийн газрын албаагчдтай хамтран ажиллах, чадваржуулах зорилгоор багуудын хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа нарыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан ахлагч бүрэлдэхүүний нэгдсэн сургалт зөвлөгөөнд хамруулсан. Бүх нийтийн захим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо мэдээллийн технологийн мэдлэгийг тасралтгүй сайжруулах, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, захим гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дижитал Баянгар дижитал First сургалт арга хэмжээг 2025 оны 9 дугаар сарын 23-ны өдөр аймгийн засаг даргын намын газар, сумын засаг даргын намын газартай хамтран хөгжим драмын театрт зохион байгуулж 300 иргэнийг хамруулсан. Сургалтын үеэр захим гэмтэргээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд боловсруулсан захим гэмтэргийн төрлүүд, түүнээс сэргийлэх арга зам, захим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зөвлөмжийг тусгасан гарын авлагыг иргэдэд тарааж, иргэдэд захим орчны талаарх мэдлэг, мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголт өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдсан хоригдож буй иргэдэд гэрүүлийн үнцнийг ухамсарлуулах, эерэг харилцааг төлөвшүүлэх, гэрүүл төлөвлөлтийн ач холбогдлыг ойлгуулах замаар нийгэмд дахин хэвийн амьдралд дасан зохицох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтын нөлөөллийн ажлыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдсан хоригдож буй нийт 11 иргэн хамрагдсан. Аавуудын гэрүүлдээ оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай эцэг болгон төлөвшүүлэх зорилгоор аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хүчирхэг ирчүүдийн хөдөлгөөний тэргүүн Хадбаатар, Сумдбай, Хаанчлалын гэрүүл сүлжээ төрийн бас байгууллагатай хамтран Сайн аав Icon сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж, тус сургалтанд нийт 30 аавыг оролцуулсан. Аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газартай хамтран 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2025 оны 9 дугаар сарын 15-ны өдрийн хооронд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодис худалдан борлуулж байгаа эм ханган нийлүүлэх газар, эмийн сангуудад хяналт шалгалт хийж ажилласан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлын талаар Баянгар эм хангамж компани Төв эмийн сан, Улзит 80 булаг компани 80 булаг ганга эмийн сан, Баян цэцүүхэ компани Баян цэцүүхэ эмийн сангуудад зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Хамтарсан багуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 багийн хамтарсан багийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан бичиг хэргийн зүйлсийг гардуулан өгсөн. Гэмтэрэг зөрчлөөсөө урьдчилан сэргийлэх чиглэлээр эдв санаачлагтай ажилласан номгон дуурсах багуудын хамтарсан багийг тус бүр талархал 200,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан.
Хүрээлэнбүү орчны эсрэг гэмтэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариуцлагын чиглэлээр аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, байгаль орчны газартай хамтран байгалаа хамгааллын нэгдсэн арга хэмжээ, Хөмбөр байгаль хамгаалагч аяныг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Гэмтэрэг зөрчлөөсөө урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-гийн 5-ын 4-т заасан гэмтэрэгтэй тэмцэх чиглэл бүхий байгууллагын гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд болон шүүхийн шинжилгээний байгууллагаас хууль заасан чиглэлгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл доног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлнэ гэж заасны дагуу хэрэгжилтийг хангах гэмтэрэгтэй тэмцэх чиглэл бүхий байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор гэмтэрэг зөрчлөөсөө урьдчилан сэргийлэх чиглэлээр тараагдах зурагт мэдээлэл болон бусад мэдээллийг нэгтгэн боловсруулж гаргахад зориулан цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн үйл ажиллагаанд 580 мянган төгрөгийн өртөг бүхий 3 үйлдэлт өнгөт хэвлэгчийг Баянгар хотын цэвэр усны барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах гэмтэрэг зөрчлөөсөө урьдчилан сэргийлэх зорилгоор Энгрийн камер 3 ширхэг, Samsung A9 таблет 1, Data SIM 1 ширхэг, Маяк 1 ширхэг, нийт 4 сая 270 мянган төгрөгийн өртөг бүхий доног төхөөрөмжүүдийг цагдаагийн газарт олон нийтийн цагдаа нарын аюулгүй байдлыг хангах ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн эжвэрэн хувцс буюу нийт 13 төрлийн 19 сая 550 мянган төгрөгийн өртөг бүхий хувцс хэрэглэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хорихоос өөр төрлийн ял, гэрийн хорио, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж буй иргэдийн хяналтыг сайжруулах зорилгоор 19 сая 500 мянган төгрөгийн өртөг бүхий 23 ширхэг захин бугуйчийг цагдаагийн газарт Энгрийн камерын бичлэг хадгалах төхөөрөмжийг тус шийдвэрлэн хүлээлгэн өгсөн бөгөөд мөн иргэдийг зам тээврийн зөрчил, осол эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд ашиглагдж байгаа 18 ширхэг дургуулын багжийн эрхийг 2 сая 160 мянган төгрөгөөр сунгаж ашиглах нөхцөл боломжоор хангасан. Төрийн байгууллагын албан хаагч иргэд аж ахуйн нэгжүүдэд гэмтэрэг зөрчлөөсөө урьдчилан сэргийлэх, хуулийн мэдлэг олгох, соён гэрүүлэхэд сургалтыг зөвлөлийн гишүүд хөөхд гэр бүл хөгжил хамгааллын газрын хөөгдийн ахлах байцаагч содон жимгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2025 оны 9 дугаар сарын 8-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд нийт 32 удаагийн сургалтыг зохион байгуулан ажиллаж 580 гаруй иргэнийг хамруулсан байна. Иргэдэд хууль сурталчлах, гэмтэргээс урьдчилан сэргийлэх, эрхцээ мэдлэг олгох, гарын авлага тараах материал, санамж, зөвлөмж хэвлүүлж тараах, захим сүлжээ ашиглан сурталчилгаа явуулах арга хэмжээний хүрээнд электрон тамхины хорхинол, захим гэмтэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хөөгдийн эсрэг хүчирхийллийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжуудыг сурталчлан 9 төрлийн 3400 ширхэг зурагт хуудас, боршуур гарын авлага бэлтгэн иргэдэд эрхцээ мэдээлэл хүргэсэн. Номгон Эрдэм Согосеко алгоритм Баянгойд сургуулиудын гадна талд явган хүний гарцын хажууд нийт 24 ширхэгээс сургууль орчмын бүс буюу сэргийлэгч хүү зөвлөгч охин тэмдэглэгээг стандартын дагуу хийж гүйцэтгсэн. Байршуулсан тэмдэглэгээг ерөнхий боловсролын сургуулиудын захирал нарт тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг хариуцж ажиллах талаар албан бичиг хөрвүүлж ажилласан. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь цагдаагийн газартай хамтран хагас бүтэн жилийн байдлаар 2 удаагийн эргүүлэх хяналт шалгалтыг хийж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд зөрчил илрээгүй ба компьютер тоглоомын газруудыг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, сургуулийн насны сурагчдад олон цагаар үйлчлэхгүй байх, орчноо цэвэр байлгах, хяналтын камерыг байнга ажиллагаатай байлгах зэрэг зөвлөгөө өгч, зөрчил гарсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага оногдуулах болохыг мэдэгдэж ажилласан. Хамгийн их гэмтэрэг гарч байгаа хэрэгдээр сургалтын нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын ахлагангийн сурагчдад өсвөр насны залуусын сэтгэл зүйн онцлог, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа зэрэг сэдвүүдийн хүрээнд 3 удаагийн сургалтыг зохион байгуулж 184 сурагч хамрагдсан. Сургууль цэцэрлэг дээр аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдүүд унаж бэртэх, нэгнээ ялгуурлан гадуурхах, дээрлэхэх, мөн зам тээврийн осол болон хөөхд улгайлах гэмтэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4-р цэцэрлэгийн гадна болон дотор орчныг бүрэн камержуулах ажлыг IT Inspection компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Номонлла намгын сургуулийн эко клубын сурагчдад электрон тамхины хор нөлөө, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхэд хамгааллын тухай шинжилсэн хууль, үе тэнгийн нэрлэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, цаашид тус сурагчдаар дамжуулан гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн хэмжээнд зохион байгуулж хамтран ажиллахаар болж, анги удирдсан багш нарт онгод хэвлэгч бичиг хэргийн хэрэглэгдэхүүний хамт гардуулан өгсөн.
Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахаас салбар зөвлөл аймгийн цагдаагийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан нийт 29 арга хэмжээнээс бүрэн хэрэгжсэн буюу 100% хэрэгжсэн 24, 70% хэрэгжсэн 1, 30% хэрэгжсэн 1, хэрэгжээгүй 3 ажил байна. Төлөвлөгөөний биелэлт 86.2% биелэлттэй байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.